Тийм л байсан. Ерөнхийдөө энэ өглөө энэ босдог бол ерөөсө багаас авах бол надад хөвчсөн тийм л байсан. Тууштай биш ч гэсэн ингээд ерөнхийдөө хөвчсөн тийм л асуудал байсан л да. Тэгээд ерөнхийдөө энэ өглөөний гайхамшиг гэдэг энэ номтой бол сая өнгөрсөн 19 оны 2 сарын 20-оос эхлээд би өглөөний гайхамшиг номыг уншаад тууштай бол босч эхэлсэн байгаа. Өглөө болгонд 5 удаа байнга босдог. Ганц нэг одоо нэг гар ажлын шаардлагаар босч ойр отож босдог. Тиймэрхүү асуудал байдаг ч гэсэн дандаа л 5 босхийг л хичээж идэг тийм л байгаа. Босоод өглөөний цагаа ингээ ашигласнараа одоо чиний хувийн амьдралд ажилд тий ямар одоо үр дүн гарсан бэ? Тэрийг овалцч болох уу? Баг байхад өглөө их тусдаг байхад алаа өдрийн ингээл ажлууд дандаа л амжиж идэг гэсэн тэгэл хоны хариуллал ингээд яшдаг. Дундаа ингээд босоход бол өглөө болгон хичээлдээ амжаад очдөг. Би нэг ч удаа ерөөсөө хичээлээ дасалж үзэж байгаагүй. Нэг ч удаа хичээлээ хоцорч үзэж байгаагүй. Тэгээд их сургуульд ороход бол өглөө их тусдгаар би дандаа заавгаа сайн сэжилдэг байсан. Ангийнхнаасаа ерөнхийдөө эхний хэддэн л ер нь орж идэг тийм л байдаг байсан. Тэгэл ажилд гарсан ч гэсэн ажил дээр өглөө эрт ирдэг. Ажлаа өглөө эрт ирээд өглөө эрт эхлүүлсэн байдаг. Тэгэл өглөө эрт эхлүүлэхийн аж тус нь бол ирч хүчтэй их сайхан. Бүхэл юм ингээл тав тодорхой ажил бол бүтээмжтэй сайхан байдаг юм л байдаг гэсэн. Магистр хамгаалж явах үед бол өглөө эрт тосдог бол маш их мөр өгөж өгсөн надаа. Магистрийг ажиллаа хийж байхад бол өглөө босоод ирсэн 5 гэж босоод юмнуудаа ингээл хийгээл эхэлждэг. Тэгэл сүүлийн яг хамгаалтын нэг сарын хугацаанд бол өглөө эрт тосдог юм л ерөөсөө магистр хамгаалахад гол төлөвлөж болж өгсөн. Би ч нөгөө буддын шашинтай сургалт өгсөн. Тэгэл ерөнхийдөө бас буддын шашин шүтдэг. Тийм хүн. Тэгэд өглөө эрт босоод ерөнхийдөө нэг бас нэг тарин толдог байхгүй би. Өглөө өдрийн ажлыг бүтээмжтэй байгаасаа ерөнхийдөө миний зорьсон зорилго бүтэлтэй байгаасаа сайн байгаасаа барцад бити ороосоо гэд уншдаг ингээ ном болгоны. Ер нь От чонор их сургуулийн оюутан болгол өглөө уншлахын дээр уншд юм да. Барцад намсал гэд тарин үтгий. Тэрнийг өглөө болгон би босоод нэг 108 тоолчвол тэгэл дараагийнхаа ажилд ордог. Тэрнийг тоолохдоо би нэг өдрийн ажил миний бүтэмжтэй байгаасаа зорьсон одоо тавьсан зорилтууд нь битээ барцад цаад ороосоо гэл тэрнийг яг уншдаг. Тэр нь болохоор яг л миний энэ дээр харахад бол одоо тэр бисгал нам хүн байдал орчиж байгаа байхгүй. Тэгэл тэрнийхээ дараа бол ерөнхийдөө босоод нөгөө ус уучдаг. Тэгээ ус уухтаа нөгөө эрүүл мэндийн уламжлалт бол ерөнхийдөө хүнийг бол 3 ангилчаад байгаа шүү дээ. Хийн өөрчлөлттэй, шарын өөрчлөлттэй, бадганы өөрчлөлттэй гэдэг. Хийн өөрчлөлттэй хүн бол ерөнхийдөө бурамтай ус уух хэвээр. Шарын өөрчлөлттэй хүн бол чихэртэй ус уух хэвээр. Бадганы өөрчлөлттэй хүн бол ингээд хөлгөнд нь бол зүгийн балтай ус уух хэвээр гэдэг ингээд тэрүүгээрээ би одоо өөртөө зохицуулаад би ерөнхийдөө өөрийгөө шарын өөрчлөлттэй хүн юм байна. Тэрүүгээрээ зохицуулаад нэг чихэртэй ус голцоо уух их боддог. Зарим өглөөдөө бол ерөнхийдөө нэг халбаг шар тос уучдаг байхгүй. Усныхаа оронд шар тос уух гэдэг бол ерөнхийдөө эртнээс ламнарт ерөнхийдөө их хэрэгжилж ирсэн уламжлал байна. Шар тос бол ерөнхийдөө ой тогтоол сайжруулна, оюуны хурц болгоно. Тэгээд бүр их сайн эрдмэн болохоор урт наслуулах эрдэмтэй. Тийм эрдэмтэй учраас нөгөө энэ хоёрыг л тэгээ ээжлэл голцоогаад байдаг. Одоо ойр доорныхоо хүмүүс ерөнхийдөө их зөвлөдөг юм байна. Тэгээд тэрнийхээ дараа бол ерөнхийдөө дасгал хийдэг. Сүүлд бол ерөнхийдөө энэ фитнес сфер ерөнхийдөө хичээлж байгаа. Тэгээд тэрнтэйг уялдуулаад дандаа сунаадаг ч юм уу, хэвлийн дасгал хийдэг ч юм уу. Тэгээд ийм дасгал голцоо хийчихдэг. Тэгээд тэрнийхээ дараа чи ерөнхийдөө тэмдэглэл, уншлага энэ хоёрыг бол голцоо хийгээл явчихдаг. Тэмдэглэлдээ би нэг өдрийнхөө ажлыг бол төлөвлөлтөд бичгтээ өөртөө нэг 5 юм даалгавар өгвөл за тэрнээс хамгийн шаардлагатай ихэнд нь ч хамгийн одоо нэг шаардлага багтай одоо тийм чухал хэрэгцээтэйг энэ хамгийн ихэнд хийгээл яг чухал биш багтай гэдэг нь одоо хамгийн сүүлд ингээл 5 даалгавар өгчөөл тэрнийг хийхийг л өдөртөө хийхийг зорчдог. Тэгээд тэр даалгавар юунаас гарч ийн гэхээр одоо жилийн төлөвлөгөө, сард хуваасан төлөвлөгөө, тэгээд сарын төлөвлөгөөнөөс л гарчдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө өдөртөө нэг юм 5 даалгавар өртөө өгчөөл ажлаа ингээл хэлждэг. Өглөө бүр эхлэл байдаг. Өглөө бүр шин санаа төрдөг. Өглөө бүр өөрчлөлтийг авчирдаг. Өглөөг гайхамшиг болгож хувиргах өглөөний гайхамшиг. За хий шар бадган гэж шүү. Энийг ер нь ингээд хүмүүс өөрсдөө ингээд өөрийгөө тодорхойлох хамгийн хялбар арга байна. Боломжтой л та. Ерөнхийдөө хүний чинь бол ингээд өвчлөлийг тогтоохын тулд нэг талаараа сэтгэл зүйн байдал, зан харин шингийг авч үзнэ. Хоёр талаараа биеийн онцлог нь одоо нэг тархан байна уу, туранхай байна уу, өндөр байна уу, нам байна уу гэдгийг нь ерөнхийдөө аваад үздэг. За тэгээ хийн өөрчлөлттэй хүн бол ерөнхийдөө сэтгэл санааны хувьд бол ерөнхийдөө докторгүй тийм хөнгөн хөлбөрөнхий хүн байна гэж байна. Тэр нь ямар байдаг вэ гэхээр амархан баярлдаг, амархан гомддог. Тэгээ юмд тууштай биш, туйлбартай биш тийм хүн голцоо байдаг гэж байна. Хий
өвчтэй хүн. Тэгээд биеийн онцлогийг аваад үзэх юм бол хин өвчтэй хүн туранхай, хөлбөр царайтай, тэгээд нойр нь багтай. Тэгээд өөрийнхөө ингэж хурааж байгаа эд хөрөнгө юмдаа жоохон үрлэгэн зантай тийм хүмүүс голцоо байна гэж. За шарын үржилттэй хүн бол аваад үзэхэд ерөнхийдөө бие овор хэмжээ нь бол дунд зэрэг тэгээд хөлс ихтэй тийм их хөлрөмтгий тийм хүн байна гэж. Тэгээд биений өнгөний шаравтар амархан халзрах хандлагатай бие ихчтэй байдаг учраас амархан халзрах юм эсвэл өснө амархан цайх юм хандлагатай байдаг. Зан аршины хувьд бол хурц омог ихтэй тийм хүн байдаг гэж. Хурц омог ихтэй ширүүн зантай. Шарын аршины нэг давуу тал нь болохоор ерөнхийдөө их оюун хурц байдаг. Юмд их сэргэлэн хурдан сэтгэх чадвартай тийм хүн байдаг гэж. Тэгээд бадганы хүн бол ерөнхийдөө аваад үзэхэд бол их тарган, цайвар царайтай, их унтамхай тийм хүн байдаг гэж. Тэгээд зан арын шингийн хувьд бол их тайван, дүлгөөн, юмд их тийм хойрог хандлагатай. Альва юмд ерөөсөө их удаан алгуураар ханддаг. Уурлах одоо тэр өвчин зовлон тисэх төсвөр ихтэй гэж. Тэгээ нэг уурлах юм бол одоо тэгээ тэр уур нь гарах нь бол маш удаан тийм байдаг. Тэгээ би энэ гурван үржлөөр ингээд хүнийг ингээд аваад үзэхэд бол одоо эрдэм ном сурж байгаа байдал, ном уншиж байгаа байдал, тэр ой тогтоож байгаа байдал нь бол бас гурван янз байгаа. Хин ариншинтай хүмүүс ингээд юмыг ингээд хурдан тогтоодог мөртлөө хурдан мартчихдаг. Маш хурдан тогтоодог. За шарын ариншинтай хүмүүс бол хурдан тогтооно. Тэгээ тэр нь бас сайн ингээд хадгалагдаж чаддаг. За бадганы ариншинтай хүмүүс бол маш удаан тогтоодог. Тэгээд зов чэйжсэн юм бол маш удаан мартдаг тийм хүмүүс байдаг гэж. Тэгэд ингээ ерөнхийдөө ингээ хил шарын бадганы үйлчлэгийг бол аваад үзэхэд бол нэг ийм гурван янзын ялгаатай шинж чанартай байна. Холимог гэж байж болох уу? Холимог гэж байж болох. Ярьж байгаа чинь сонсоход бие махбод нэг бадган юм шиг гэрнэ. Занчнарын хувьд болохоор хийч юм шиг байж болох уу? Байж болно. Тэр нь болохоор ерөнхийдөө хормол юм уу хавсарсан гэж байдаг байхгүй. Хил шар хавсарсан. Хийн зан ариншинтай шарын биетэй ч юм уу одоо тийм бэлэг чанартай тийм байж болно. Тэгэхээр тухайн хүүхдэд цаг гаргаад би яг ингээд уламжлалт талаас өөрийгөө тодорхойлъё гэх юм бол ерөөс уламжлалтын эмчт хандах хэрэгтэй байна. Тийм уламжлалтын эмчт хандах хэрэгтэй. Тэгээд судас бариагаар яг уу. Тийм тэгж болно. Тэгээд бас нэг одоо шинжлэх 10 үүд гэж бас байна л да. Ерөнхийдөө хийн шар бадганы өвчлөл одоо төрөлхөөс ахуулаад ингээд тогтцсон байдаг ч гэсэн одоо нэг төрөлхийн гэж байдаг ч гэсэн бас одоо насны онцлогоос хамаараад тэр нь бас өөрчлөгдөж идэг бас тийм хямраж өөрчлөгдөж идэг тийм бол бас байна. Хүнийг одоо уламжлалтын онлын дагуу аваад үзэхэд бол нялхас за эдэр залууноос тэг хөгшин гэд 3 нас нь хуваачиж байгаа. За тэгэд нялхас нь болохоор 0-оос 16 насыг бол нялхас гэд аваад үзэж байгаа. Энд бол ерөнхийдөө бадганы өвчлөлттэй хүмүүс гэдэг. За тэгэд эдэр залууноос нь бол 16-аас одоо дээш насны хүмүүсүүд 16-аас 70 гэж үзээд байгаа юм л да. Одоо уламжлалтын онлоор бол ерөнхийдөө тэр онлч юм бол ерөнхийдөө уламжлалтын онл бол 100 насалж байгаа хүний хувьд аваад үзэж байгаа байхгүй. Манай Монгол шиг одоо ерөнхийдөө 60 дундаж наснд 60 байж байгаа хүнд бол одоо 42 бол одоо ерөнхийдөө л нэг хөгшрөөд эхэлж байгаа нас бол 42 болчиход байгаа байхгүй. 100 наслахад 70 байгаа юм чинь 60 наслахад бол 42 бол яг хөгшөрж иж байгаа нас. 16-аас 42 бол одоо ерөнхийдөө эдэр залуу нас болчиход байгаа байхгүй өнөөгийн байдлаар. Тэгээд 42-оос дээш нь бол ерөнхийдөө хөгшин хийм бэлэг чанартай хүмүүс бол болчиход байгаа. Ингээд насны онцлогоор бас өөрчлөл бэлэг чанар бол ингээд өөрчлөгддөг. Эмч хүний зүгээс чиний хувьд ингээд хүмүүсний буруу мэдээлэл ташуураад тий ингээд эрүүл мэндэ хүнд байдалд оруулаад байгаа ийм зүйлүүд нийгэмд хэр ажиглагддаг вэ? Зөв мэдээлэлтэй байсан бол юу гэж ингэх үү? Яах гэж энэ буруу мэдээлэлд ингээд шуураад байна гэдэг ийм зүйл юу байна? Болж харсан. Хүмүүсийн донд бол одоо мацаг барих, тэгээд усны хэрэглээ, тэгээд дасгал хөдөлгөөн, нойр гэдэг энэ дөрвөн асуудлыг бол ерөөсөн маш ихээр ярьдаг болсон байгаа л да. Тэгэл энийг одоо зөвөөрч хэрэгжилж гэн амьдралдаа буруугаар ч одоо хөвшүүлээд явж байгаа хүмүүс бол маш их байгаа. Бас их одоо нэг хийн өөрчлөлттэй хүн, шарын өөрчлөлттэй хүн, бадганы өөрчлөлттэй энэ гурван өөрчлөлттэй зохицуулаад хэрэглэхгүй нэг хүний одоо нэг сайн гэсэн юм энэ гурван өөрчлөлтөөр өөрөөхөө шууд тусгаж аваад хэрэгжүүлчихдэг. Энэ болохоор ерөөсөн зарим нэг талаараа одоо сайн боловч нөгөө талаараа гурван үр дүнд хүрээд өвчний их үүсвэр болгож байгаа байхгүй. За мацаг барих яагаад ингэж нэг талаараа буруу болоод байна гэхээр мацаг барих бол одоо ерөөдөө өөрийгөө одоо өлсгөхөөр одоо бие махбодод байгаа одоо тэр муу одоо хор гэдэг одоо тэр бид шингэгдэж шингэж одоо гүйц шингээгөө хоолны үлдэгдэл тос өөх тосыг л одоо хайлуулж одоо шингэж биес гадагшлуулж байгаа тийм л юм л да.
Тэгээ энэ мацаг барих нь одоо нэг талаараа тэр нь сайн боловч хий үйлчлэх хүнд ихээр мацаг барих нь одоо муу байдаг байхгүй. Тэр нь яагаад гэж юм хэрэг хий үйлчлэх хүмүүс ерөнхийдөө л торонхай хөөхөлбөр царайтай ядрангуй амархан одоо юмд одоо сэтгэл санаа нь докторгүй тийм хүмүүс байж идэг. Тэгэд энийг одоо ерөнхийдөө төлжүүлэхийн тулд ерөөс хоол ундэнд бол сайн байх хэрэгтэй. Хий үйлчлэх хүмүүс. Тэгтэл эсрэгээр ерөөсөө хий үйлчлэх хүмүүс байж идэл ингээл мацаг барайл байдаг. Надад ирж үзүүлжсэн хүн байдаг л да. Сарын хугацаа болж байгаад 15 хоногт нь мацаг барьсан. Тэгээ тэр хүнд хоолны ерөөсөө ямар ч шингэх чадвар байхгүй болсон гэж байна. Хүмүүс ингээд мацаг барихаар л хоолны шингээл цайжраад явчихдаг. Хоол өөрөө сайн шингэдэг гэсэн ойлголттой байдаг хгүй. Тэр нь нэг талаараа зөв боловч нөгөө талаараа ерөөсөө ходоодонд байдаг хоолыг шингээж одоо галын ичгээд байдаг. Тэр хүч бол ерөөсөө байнга дарагдж идэг. Хүн хэдий сайн хоол унд сайн идэж ууж байна. Өөртөө зохируулж идэж ууж байна. Тэрнийхээ хэрээр л галын сайн бадарч идэг. Тэгтэл хоол идэхгүй нөгөө түлээг нөхгүй байж л нөгөө галын насаагаа асаана гэсэн тийм ямар ч ойлголт бол байхгүй гэж. Тэгэл энэний үдэн зэрэс мацаг өрхөг бол ерөөсөө хавтгаарсан мацаг бол барьж байгаа. Тэ. Японочдын гаргасан сүүлийн судалгаагаар бол завсарлагаатай мацаг өрхөх гэдэг нэг энэ асуудлыг бол маш их ярьдаг гэсэн мөлий. Тэр бол бас уламжлалтын онолтой бол маш их тогтсож байгаа. Тэгтэл бас хүмүүс одоо өөрийнхөө биений онцлогтой тохируулаад мацаг өрхөх аргыг бол бас өөртөө зохицуулж хэрэгжилж явах хэрэгтэй гэж үзэж байна. Мацаг одоо тэр мацаг илүү тохиромжтой. Мацаг барихад бол ерөнхийдөө тэр бадганы аршинтай хүмүүст маш их тохиромжтой. Яагаад гэж юм хэрэг бадганы аршинтай хүмүүс бол ходоодны галылч багтай улсууд үж идэг. Ерөнхийдөө л төрөлх аршин мөн чанараас ингээд тархалах хандлага, амархан тархалах хандлагатай ийм улсууд үж идэг. Энэ улсууд бол мацаг барихыг ерөнхийдөө өөрийнхөө амьдралд бол түлхүү хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгээ уламжлалтын онол дээр бол ерөнхийдөө эрүүл байх одоо өвчнөөс өрчсөн сэргийлэхийн тулд өвлийн улирал эхлэхээс өмнө 3 хоног бол мацаг барай гэж зөвлөсөн байдаг л да. Тэгээ энэ 3 хоногт бол одоо мацаг барихтаа эхний өдөр бол өвлөн хоосон байх. Ерөөсөө юу ч идэж уухгүй тийм байх хэрэгтэй. 2 дахь хоногт нь бага хэмжээгээр одоо шүл уугаа тэрэндээ галилч үсгдэг ийм хойлоод идэж явах хэрэгтэй. За 3 дахь хоног дээр нь болохоор бага хэмжээгээр одоо өөрийнхөө хоолнд зажилдаг юм ингээд идэх хэрэгтэй. Ингээд 3 хоногийг ингээд өвлийн одоо тэр бэлтгэл болгож өвлийн улирлын одоо хүүтнийг одоо давхын тулд хүний биед илчиг үүсгэхийн тулд одоо мацаг өргөж ингэж илчиг үүсгэе гэж тэгж хэлсэн байдаг л да. Тэгэхээр энийг бас л одоо нөгөө хий шар баданыхаа өвчл зохицуулж л одоо бас хийх хэрэгтэй. За манай эмчийн хувьд одоо жишээлбэл өөрөө яг ямар төрлийн хүн бэ? Мацаг байрдгүй юу те? Тэрийг бас асууя. Би бол ерөнхийдөө өөрийгөө бол шарын өвчлөлтэй хүн гэж үздэг. Ерөнхийдөө бол донц зэргийн биетэй зан харин шингийн хувьд ч гэсэн шарын өвчлөлтэй хүнтэй ерөнхийдөө их таардаг. Тийм учраас бол зайлшгүй мацаг барих шаардлагатай гэж бол би бол өөрийгөө бол хэлэхгүй. Гэхдээ бол ерөнхийдөө нэг 7 хоногийн нэг өдөр бол ерөнхийдөө өөрийгөө голцоо үлэн байлгахыг бол бас хичээдэг. Тэр нь одоо яаж үлэн байх вэ гэхээр идж байгаа хоол ундаал тэр өдрөө жоохон багасгачдаг. Тэгээд голцоо цагаан хоол идэх юм уу эсвэл махан хоолны хэрэглээгээ багасгах, гурилын хэрэглээгээ багасгах. Гурилын мэхэдэд байна гэдэг чинь л одоо тэгэл нэг талаараа бол хоол шингээлтэнд маш их сөргөөр нөлөөлж байгаа. Гурил бол ерөнхийдөө ходоодонд ороод эслэг ихтэй, эсэг чанар ихтэй. Галын илжиж гэсэн нөгөө талаараа их дарж идэг, цардууллаг тийм хоолны бүтээгдэхүүн байж идэг. Тийм учраас гурилын юм тэр өдрөө маш бага л идэх хэрэгтэй. Голцоодыг л нэг шүл голцоо хоол идэж байгаа л тийм л өнжиж идэг. 7 хоногийн нэг л өдрөдөө ерөнхийдөө голцоод идэг тийм. Өглөө хэрхэн сэрэх болоод өглөөний дэглэмтэй байх нь амьдралдаа амжилт гаргахад тань үлэмж нөлөөтэй байдаг. Зорилготой, бүтээмжтэй, амжилттай өглөө нь зорилготой, бүтээмжтэй, амжилттай өдрийг бий болгодог бөгөөд амжилттай амьдралыг цогцлоодог. Өглөөний гайхамшиг подкаст. Усны хэрэглэн дээр өдөр тутамдаа бидний гаргаад байгаа алдаа юу вэ? Одоо хүүхдийн ертөнцид нэг юм яриа байна. Усыг саавах хэрэгтэй. Өдөрт 8 стк ус. Тэгээд жишээлбэл өглөө эрт нэг 4 стк ус уул их сайн би цэвэрлэдэг нэлээ. Япон эмчин жорч гэдэг юм уу. Тентхийн жор, энтхийн жор гэл тийм ээ. Ингээд болсон болоогүй маш их юм яадаг. Би хүртэл нэг хэсэг өглөө шууд босч ирээд суурин дээрээ 4 стк ус цэрэдлээ уудаг. Тэгээд их ёстой тэгвэл турдаг гэж уншиж л явсан. Яг энэ шиг юм төөрөгдөл зөндөө байна тийм ээ. Энийг залруулж өгөөч юм ч хүний. Бас л Японочдын судалгаагаар ингээд хүн нөгөө биеийн жингийн одоо 1 кг-ийн тутамдаа 40 мл ус уух хэрэгтэй гэдэг нэг тийм судалгаа гараад тэрүүгээр
манайхаа одоо ус уугаал яваад байгаа юм л л дээ. Өглөө 640 мл ус уух хэвээр. 180 мл-ийн хаягаар 4 хаягийг уух хэвээр гэл ингээл яриад байна. 80 кг-тэй одоо миний тухайд бол ингээл яг бодоод үзэхэд өдөртөө 3.2 мл л одоо ус уух хэвээр юм байл л дээ. Тэгээд ингээд үзэхэд бол за миний тухайд бол тэр бол болчихж байгаа. Яагаад болж ийм нэхэр би бол одоо шарын мөн чанартай би галилч их бол сайтай хүн. Тэгэхэд бол тэр 3 литр 200 грамм усыг бол одоо шингээч. За тэгэхэд бол одоо түрүүний тэр хэлдэг бадганы мөн чанартай хүн бол одоо тэр усыг бол шингээж чадахгүй байгаа байхгүй. Яагаад гэж нэхэр угаасаа л би энэ бол ерөөсө галилч багтай бадганы мөн чанараараа галилч дорой тийм хүмүүс үүсдэг. Тэгжээтэл тэр хүнд ерөөсөө л энэ усыг ингээл уух стайл гэдэг байвал тэр бол бас болохгүй. Яагаад гэж нэхэр тэр бол галилчийн дараа нь биелж байхгүй болно. Биелж байхгүй болоод ирэхээр бид хаван үсч эхэлнэ. Сууг хаван өвчин, усан хаван өвчин, цайвар хаван өвчин гэл ингээл хавангийн дистараллаар ингээл цайвар хаван, усан гэл үүсэт эхэлдэг байхгүй. Тэгэхээр бол ерөнхийдөө энэ өөрийнхөө биений онцлогтой тохируулаад энэ бол усны хэрэглээг бол хэрэглэх хэрэгтэй. Заавал одоо өглөө босоод 4 хаяг ус уу гэдэг шаардлагагүй өөртөө одоо тохируулах хэрэгтэй. За шарын мөн чанартай хүн бол одоо нэг 4 стакан ус уухад болж байна гэж үзэхэд бол бадганых нь бол одоо 2 стакан усыг ингээл өөртөө ингээл би одоо ямар мөн чанартай хүн юм бэ? Би ямар онцлогтой хүн юм бэ? Тэрнийг л өөрөө мэдэх хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод одоо ингээл усны хэрэглээ их байх юм болоод олон өвчний их үүсвэр болж байгаа. Шимж явах гэж ярьдаг шүү дээ, тийм үү? Шимж явах, балгаж явах тэрнийг хэлж өгөөч. Одоо жишээлбэл заримдаа ч их төвхтэй санагдах юм аа. Ингээ ойр хуух хэвээр гэлээл хажуудаа нэг аянд усаж тавьчихал нөгөөдхөө зарим хүмүүс сэрүүлэг тавьсан байт юм байлээ. Яг тэгж явах хэвээр юм. Эсвэл бие махбод цаанаас хэлдэг юм биш үү? Тэгэхээр бие махбодоо сонсож хэрэглэх хэвээр юмыг бид нар ингээ цагийн хуваарьт оруулаад өдрийн цагаа хуваагаад сэтгэл тархиндаа юм нэг юм стресс буюу дарамт үүсгээд яана би нөгөө усаа ууж чадсангүй, яана би энийг шингэн бодож байгаа. Яана би тэгээд харгалаад байгаа. Яана. Яг ийм л дүр зураг харагдах юм шүү дээ. Тэгэхээр яг усыг яаж уух юм бэ? Би бас нэг өөрийнхөө амьдралд бас энэ усыг бас ингэж хэрглэж үзсэлтэй хавар 4 сар 5 сар 2 сар бүтэн ингэж өдөр болго ингэж усуудаг гэсэн. Яг 3 литр 200 угаал ингээл яваад гэсэн. Тэгээд нөгөө нэг энэ усаа уухын тулд нөгөө бас усуудын аппликейшн ус байт юм л л тий. Цаг тутамд одоо нөгөө сэрүүлэг өгөөл за нэг стакан ус уугаал нэг стакан ус уугаал. Би тэгэл яг ууж үзсэн. Эхний хэд хоногт надад бол айгүй гоё ус уух маш ингэ сонирхолтой. Өглөө ингээл босоод өглөө би босоод яг 4 стаканыг уудаг л байсан л та. 2 стакан ус уучаал 4 арай л их байсан надад. Тэгэл 2 стакан уучаал тэгэл өглөө чинь 5 тус уучин, 6 тус уучин, 7 тус уучин гэл цаг тутамдаа нөгөө сэрүүн байгаа цаг тутамдаа тус уучих байгаа байхгүй. Ингээд ус уугаад байхад эхний хэд хоног бол аягүй гоё байдаг шин надаа. Тэгээд бас нэг эхний сар ухад бол ирж хүчтэй их гоё байсан. Надаа яагаад тэр нь ингээд таарад байсан бэ гэхээр би ч угаасаа л нэг шарын мөн чанартай юм байхгүй. Нөгөө хотод чинь гал байгаад. Гал ирж байгаад байдаг. Тэр нь бол усаа шингээж чийдэг. Нэг арга бэлгийн онол гэдээ бас өгдөг шүү дээ, тий. Арга бэлэг гэдэг чинь нэг талаараа бол ерөөсөө усан махбод нөгөө талаараа гал махбод л байгаа байхгүй. Гал махбод усан махбодын тэнцвэртэй харьцаа байж ш тэрэн дээр хүн эрүүл оршин. Энэ тэнцвэр алдагдсанаар л хүн эрүүл биш өвчтөй зовлонтой болж эхэлдэг байхгүй. Усан махбод давамгаалаад эхлэх юм бол гал махбодоо дарна. Гал махбод давамгаа авах юм бол усан махбодоо дарна. Тэгэл энэний тэнцвэртэй харьцааг л хадгалахын тулд усыг л өөртөө зохицуулж хэрэглэж явах хэрэгтэй. Цагт ингээд нэг стакан ус уужсэн өөр чинь нэг сайхан байсан гэж байна шүү дээ. Тэгвэл цаг тутамдаа шууд ингээл залхилаад уухгүй яаж вэ? Тэр нөгөө Япончуудын судалгааны дагуу нэг шимж уух хэрэгтэй гэдэг нь бас шимээл ууж ирсэн л та. Тэгтэл би тэгж цагийн 1 стакан усыг нэг 30 минут гэж уухгүй л байсан. Ерөнхийдөө нэг 10 минут нэг балгачаал ингээл тавиал дахиад балгаал ингээл тэгэл явчихсан. Шимэн гэдэг маань балгаж уухаа хэлж байна уу? Тийм, тэгжил хэлж байгаа. Тэг шууд залгилаа стаканаар шууд нэг дор өгөх шүү дээ. Тэр нэг бол биш. Тэг балгаал болгоолгаар тэгж. Яг тэрний зарчмын дагуу тэгж ууж. Тэгэд ерөнхийдөө ингээд аваад үзэхэд сүүлд бие дээр бас шинж тэмдэг илрээд байсан л да. Ус ихээр уугаад эхлэхэд бас нэг ойр орхон шийдэх асуудлууд. Ойр орхон шийнэ гэдэг чинь бас нэг галилч дарагдаад эхэлж байгаа гэсэн ч байхгүй. Ойр орхон шийдэг, бөөрийн илч муудаад эхэлж байна. Тэгэл бас өглөөгөр ингээд нүд жоохон ингээд хавгансан маягтай сэрдэг болоод гэсэн 5 сард. Би бас ээжтэй бас нөгөө тэрнийг бас зөвлөжсэн л да. 14 хоног орчим уугаад 2 мөрөөр нүдэж эхэлсэн байхгүй. Болцоо бараа мөрөөр нь их өвдөж эхэлсэн. Тэр чинь юунаас болж байгаа нэхэл нөгөө усан хавны ихэнх л одоо тэр цайвар хавн өвчнөл үүсэж эхэлж байгаа гэж шинж болоод эхэлж байгаа байхгүй. Үе мөчөөр өвдөж эхэлж байна. Үе мөчний одоо шингээ харивдж байна гэл ингээл. Ягаад одоо ус ихээр уухаар ингээд
үеийн мөчөр хөвгүүд байна гэхээр ус их уснаар галын илч дарагдана, бөөрийн илч дарагдана, бөөрийн илч дарагдаад ирэхээр үеийн мөчний өвчин сэдрээд эхэлдэг байна. Тэгэхээр хүн ерөөсөө өөртөө л энийг бол зохицуулж хэрэглэж байгаа. Тэгэхээр тэр бадган төрлийн хүү ер нь бол ус баг хэрэглэх Баг гэсэн хэрэглэж чинь тий. Тэгэхээр заавал өдөрт одоо 2 литр 3 литр гэж бас ташуурч болохгүй нэ. Тийм. Ер нь бол Ер нь бол усаа баг хэрэглэх. хүн ер нь бол бас өөрийнхөө ам цангаад байхыг бас нэг тэр болгон яадаг юм байна л да. Ам цангаал яваад байдаг тий. Ус уу хийж үсэн гэсэн нэг тийм яадаг. Тэгэл гүрийгэл манай монголчууд ч одоо тэгэл ерөнхийдөө өлөө явж байгаа л гинт ихээр хоол идчихдэг. Тийм л зуршилтай болсод шүү дээ. Яг тэрнтэйгээ адилхан усны хэрэглэн ч гэсэн бас л тийм болчиход байгаа юм. Байж ууж байгаа л ерөөсөө ам цангаал ерөөсөө чиндийн тулд цангацсан үедэл ус цалиглал очдөг тий. Яг л энийг л одоо зөв байлгахын тулд одоо нэг тийм нэг тогтмол хугацаа ч юм уу одоо нэг цангасан үедээ ингээл би одоо цангаж эхэлж байна ус надад дутагдаж эхэлж байна гэсэн үедээ усыг л уучлах хэрэгтэй. Тэрнээс бол одоо цаг тутамдаа стаканаар нуугаад авах бол буруу л гэж хэлсэн. Төрүүний тэр яриан донд болохоор нэг галын илчгээд байгаа зүйл их чухал болж таараад байна тий. Тэгээ галын илч бол маш чухал. Тэрийг одоо хэрхэн яаж одоо тэр бадган төрлийн хүмүүс дээшлүүлэх юм. Ер нь бол бадган төрлийн хүмүүс ер нь бол асуудалтай байна шүү дээ тий. Ер нь бүх юмас ингээд тэнцвэртэй барихад тэгэхээр тэр галын илч гэдэг юм яаж дээшлүүлэх хэвтэй энэ тэр ингээд доктортой зөв байгааг яаж мэдэх хэвтэй хүн ер нь бие дээрээ мэдрэх тийм боломж байгаа болов. Ерөнхийдөө ингээд хүн ингээд хоол идэх үед эзний дөнгөж дараа ингээд зовиртой байвал тэр бол яг хоол шингээх хүч байхгүй болж юм. Тэр бадганы одоо шинж тэмдгүүд илэрж байна гэсэн үг. Тэр нь одоо хүний ходооднд байгаа хоол шингээх одоо гол хүчин зүйл болж байгаа 3 юм байгаа юм л да. Ялцлагч бадан гэж байна, шингээгч шар гэж байна. Тэгээ гал сацуу хий гэж юм 3 юм байна. Тэгэд эзэн даруй ингээд өвдөө зовирлаад эхэлж байна гэх юм бол тэр бол ялцлагч бадганы хөл муу байна. Бадганы одоо давмгай шинж илрээд байна гэсэн. Тэгээд яг шингэж явах үед зовир илрээд байна одоо тий. Хоол идснээс нэг цагийн дараа одоо надад зовир илрээд эхэллээ гэх юм бол шингээгч шарын өвчлөлттэй байна. Шингээгч шар чинь өөрчлөлттэй байна гэсэн. Хоол шингэсний дараа нэг өлөн байх үед одоо зовир илрээддэг бол одоо гал сацуухийн өвчлөл одоо үйл муу байна гэсэн утгатай. Тэгэхээр энүүгээрээ хамаарад одоо өөрийнхөө биений онцлогийг одоо бас шинжилж болно. Галын илч ямар байгаагаа шинжилж бас болно. Хоол идэх үед өвдөж гэнэ үү? Хоол шингэх үед өвдөж гэнэ үү? Хоол бүр шингэцсний дараа өлөн үед өвдөж гэнэ үү гэдгээс хамаарад ямар юм хэрэглэх вэ? Юу хэрэглэх вэ? Яах вэ гэдгийг бас шийдэх хэрэгтэй. Бас их одоо нэг галын илч дорой хүмүүст бол ерөнхийдөө л эмчид үзүүлэл бас галын илч сайжруулах юм таан хэрэглэх эмчилгээ хийх хэрэгтэй бас. Яг дан ганц хоолороо зохицуулаад яваад байх юм бол бас тэр өрөөсгөл юм байна. Энэ бүх зүйл ер нь бол энэ байгалийн биологийн цагтай их уялдаатай байдаг тий. Биологийн цагийн талаараас ингээд оноо сонсогчдод нэг зэгцтэй мэдээлэл өгөөч. Монголчууд ч нэг эртнээс нэг хэлдэг шүү дээ тий. Бар цагт босох юм бол өдрийн ажил амжина гэл тий. Тэгэл бар цаг гэл аваад үзэхэд бол шөнийн одоо 23:40-оос 1:40 хооронд бол ингээ 2 цаг энэ 2 цагийн хугацаа бол хулган цаг. 1:40-оос 3:40 хооронд бол одоо өхөр цаг. 3:40-оос 5:40 хооронд бол бар цаг байхгүй. Тэгээ 3:40-оос 5:40 хооронд л энэ бар цагт л одоо хүн ингээл амжиж босч байвал тэр өдрийн ажил амжина гэж эртнээс монголчууд ингээ хэлсэн байж. Тэгээ бар цагийг ингээд аваад үзэхэд ингээд тэр ямар цаг юм бэ гэдэг ингээд үзэхэд бол ерөнхийдөө яг л хийн цаг байгаа байхгүй. Өдрийн 11:40-оос 15:40 хооронд бол ерөнхийдөө шарын цаг болчихдог. 15:40-оос 19:40 хооронд бол оройн цаг буюу энэ бол бадганы цаг. 19:40-оос 23:40 хооронд бол үдшийн цаг энэ бол хийн цаг болчихдог. За 23:40-оос 3:40 хооронд бол шөнийн 3:40 хооронд бол шарын цаг. За 3:40-оос 7:40 хооронд бол хийн цаг энэ яг үүр хаяарж идэг үүрийн цаг. Хийн гүйдэл гүйж идэг. Одоо бид байдаг амин хий одоо дээш доош гүйж идэг. Одоо түгээгчийн яг л ингэ хөдөлгөөнд орчиж идэг тийм хий байждаг. Гаднаас одоо бүлээн амьсгал дотор биеийн бүлээн амьсгал ингээд яг тэгж таарсан тийм үе. Энэ үед ерөнхийдөө хүн ингээд босоод байх юм бол одоо ажлын бүтээмж өндөр маш оюун сэргийг үйж идэг. Хий нөгөө мөн чанар бэлэг чанараараа хий бэлэг чанар ч одоо юм хурдан тогтоож идэг. Ажлын бүтээмж маш их өндөр. Яг тэр чанараараа бол яг энэ цагт босох юм бол одоо маш их ажлын өндөр бүтээмжтэй байна л гэж хэлж байгаа. Тэгэхээр бол 3:40-оос 5:40 хооронд бол ерөнхийдөө босч байгаа нь бол зөв шүү л гэж. Би бол өглөөний гайхамшиг групп дээр болохоор 5 цагт оролдог байхгүй юу? Энэ бол бас хит эрт биш, хит орой биш. Яг ингэ бас ер нь бол хүн ингэ дадлуулахаа явахад нэг боломжийн цаг гэж хараад байгаа. Тэгэхээр зөвдөл цаг юм шүү дээ. Тэгээд орой болохоор бас энэ нөгөө биологийн цагийг судалж ажил тавьсан л да. Тэгээд оройдоо болохоор манайх ер нь бол бас эрт унтах хэрэгтэй. Тэгэхээр эмчийн үед орой хитэн цагт хэрнээ унтж байна. Одоо энэ яг
биологийнхаа цагаар хүн ер нь хэдэн цагт нойроо аваад эхэлсэн байх хэвээр юм болоо. Хоногийн ингээ 24 цагийг ингээ хий шар бадганы ингээ бэлэг чанарт ингээ 3 туугаад үзэхэд бол 8 цаг болчихж байгаа юм. Тэгэхээр хийн бэлэг чанарт тэр хийн бэлэг чанарын хөнгөн хөлбөрөнхий бэлэг чанарыг одоо нойроо даръя гэж үзэх юм бол хүн хоногт 8 цаг л унтчих хэрэгтэй байхгүй. Тэр хийн бэлэг чанартай хүн бол 8 цаг унтахад бол болно. Өглөө 5-д босоо их юм бол одоо тэрнээсээ тооцоол тийм. Одоо чинь 5-д босохын тулд 9 цагт унтдах ч юм уу тийм. Ингэж ингэх хэрэгтэй. 5-д заавал босохгүй одоо 6-д босъё гэж үзэх юм бол 10 цагт ингэж унтчих болно гэж үзэж байгаа. Шарын бэлэг чанартай хүн бол ерөнхийдөө дундчтай нойронч гэсэн одоо дунд тийм болохоор 7 цаг унтахад бол хангалттай ч юм уу тий. За бадганы бэлэг чанартай хүн бол одоо өөрийгөө жоохон дайчилж явах хэрэгтэй, өөртөө жоохон тий шаардлага өөртөө тавьж явах хэрэгтэй гэдэг үүднээсээ бол жоохон бага л унтчих явал одоо зүгээр шүү тий. Бадганы бэлэг чанартай хүн одоо нойр ихтэй байх тусмал одоо таны бадганы бэлэг чанар улам л харагдана. Нойр ихтэй хөдөлгөөн багтай хангал байх тусмал одоо таны бадганы бэлэг чанар харагдана. Тийм учраас нойроо бол багасгах хэрэгтэй. За эн чинь бол ерөнхийдөө эрүүл хүний тухайд шүү дээ тийм. Одоо бас нэг өвчтэй хүн байна. Одоо хийн өвчнөр өвдсөн хүн байна, шарын өвчнөр өвдсөн хүн байна, бадганы өвчнөр өвдсөн хүмүүс байна шүү дээ бас. Тухайн бас бэлэг чанараараа хамаарат тэгээд бас жирэмсэн хүн байна. Ядарч тамирчсан, туйлдсан хүмүүс байна, хэд хөгшин хүмүүс байна. Тийм хүмүүс чинь бас одоо та тэдэн цаг унтах хэрэгтэй, тэдэд босох хэрэгтэй гэдэг ингээд өөртөө ингээд шаардлага тавиад байдаг. Эднэр бол бас одоо биендээ тааруулах хэрэгтэй л гэж хэлнэ тийм. Ялангуяа өглөөний гайхамшиг подкастыг сонсож байгаа хүмүүст нялх биетэй ээжүүд байгаад байна. Тэгсэн ернэ чардаагаад л үгүй ш тусна гэл. Би өмнөөс нь санаа зовдөг. Хүүхэд нялх байхад бол үргэлжийн нойр дутуу шүү дээ тийм ээ. Гэтэл нойр дутуу дээрээ өглөөний гайхамшигыг хэрэгжүүлэх чинь нөгөө лайф сейверсаагаа хэрэгжүүлэх чинь гэх. Улам илүү амьдралаа шахаад тэрнээсээ болоод стресс, магадгүй бүр зарим стрессээс депресстэй бүр болчихгоо бас санаа зовдөг. Энэ дээр чи аюу гой сэдв өгчлээ. Би бүр please гэж байгаа бичдэг байхгүй юу. Ээжүүд болохоор нөгөө гэртээ аваа хямраал те өө одоо тэр найз маань ингэж би гэртээ суугаал ингээл арьцуулаад өөрийгөө бусдаа арьцуулаад байдаг. Яг ингээд би ч гэсэн өөрөө хүүхдээ гаргаал гэртээ суужсэн те. Тэгээ тэр үе бодохоор хамгийн жаргалтай үе байхгүй юу. Яг үүндээ хүний амьдрал тохиолдог те хүүхдээ өхүүлээ сууж байгаа гэдэг бол хамгийн жаргалтай. Бас тэр нэг кайфыг мэдрэх ёстой. Тэгэхээр ээжүүд маань энэ үед хямрахгүйгээр зүгээр би хэлж байгаа ер нь бол хүүхчин 6 сар хүртэл буюу одоо бор хоолнд ороод тий нэг хүүхэн дажгүй болоод өөрөө ч гэсэн тэнхэртлээ битгий өглөө босох гэж яараа. Яагаад тэгэхээр тэр хүн шөнө 2-3 удаа шөнө босож хүүхдээ одоо хөхүүлж байгаа, нойр муудаа унж байгаа. Тэр үедээ ингэж өөрийгөө ядрах ямар шаардлага байхгүй. Энэ бол таны удаж амардаг цаг үе тий. Тэгэхээр өглөө эрт бас өөрийгөө битгий стресстүүлээрээ тэгээд нөгөө хүүхэд нь одоо шөнд босгохоо болоод ер нь одоо нейроби гэдэг бол бас тий маш сул идэх штэ. Тэр үед өглөө эрт тасахгүй тийх ямар шаардлага байхгүй шүү. Тэгэхээр бүр харин сөрөг нөлөөтэй тий. Бүр сөргөөр нөлөөж магадгүй шүү. Яг тэгэхээр энэ бол өглөөний гайхамшигар бүтэн нойртой шүн ханжаа хүмүүсийн хувьд тий өглөө эрт босож өөртөө ингэж дадлал болгож байгаа зүйлээ няраа ээжүүд хувьд бол биш юм шүү гэж л хэлээд байгаа юм. Манайхаж их яаруу юм биш тий. Манайх бас их харьцуулдаг. Тэгээ эмчтэй уулзнах бас нэг юм асууя. Та түрүүнд хэллээ шар тос нэг халбыг уудгаа гэдэг. Тэсний сүүлийн үед одоо шар тостой кофе гэдэг мод нь орчлоо. Шар тосоо кофендоо ээж явах. За шар тосыг шинийн архинд хийж халаагаад уух. Энэ бол сайн гэдгийг мэднэ. Харин тэр кофе гэжтэй хэр хосолдгийг. Шар тосны хэрэглээнд бас буруу зөрүү төрөл бий л байх тийм ээ. Шар тос уух бол ерөнхийдөө ямар хүмүүст голцоо сайн байна гэдэг аваад үзэх юм бол шар тос ч бас дотроо бас 2 янз байна. Шинэ шар тос гэж байна, хуучин шар тос гэж байна. Шар тос шинэ байх тусмаа шарын өвчнийг, шарын бэлэг чанарыг их дарж идэг. Шарын өвчлөлтэй хүмүүс одоо нэг хотоодны гал илчээр ингээд аваад үзэх юм бол одоо шарны хит харивдсан хүмүүст одоо шинэ шар тос уух бол сайн. За тэгээ хуучин шар тосыг бол ерөнхийдөө ууж хэрэглэнэхээс илүү гаднаас одоо биедэд түрхэж хэрэглэх юм бол тэр нь хийн бэлэг чанартай хүмүүст илүү сайн. Тэгээ тэр нь яагаад гэж нэгэ шар тос хуучрах тусмаа бүлээн хэлц сайтай болчихдог. Бүлээн хэлц сайтай байна гэдэг чинь хийн одоо хөнгөн хөлбөрөнхий хүүтэн бэлэг чанарыг бол ингээд дарж идэв. Шар тос ерөнхийдөө ингээд нойр багтай улсуудад сайн хэрэгжилж явах хэрэгтэй. Нойр нэг сэрвэлждэг хүмүүст хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгээд биеийн тамир тэнхий одоо муутай хүмүүс хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгээд түрүүний ингээд ходоодны галын элчдод шарны хит харивдсан хүмүүст бас хэрэгжилж явах нь ерөн зүгээр. Хийн бэлэг чанар бол ерөнхийдөө тэр хөнгөн хөлбөрөнхий
Тэгээ ширүүн бэлэг чанартай. Ширүүн гэдэг нь ерөнхийдөө одоо биеийг ингээд үзэхэд бол одоо тослог нүнжиг багтай, хоол ундан ч гэсэн одоо тэр тослог нүнжиг багтай мэдсээр байгаа. Ерөнхийдөө тэрнийхээ хэмжээгээр хөнгөн хөлбөрхий бэлэг чанартай болсон байж байгаа. Тийм учраас шар тос гэдэг чинь өөрөө тослог мөн чанартай. Тослог мөн чанартай амийг бүлээнээр нь идээд байх юм бол тэр нь хийг дарж идэг. За тослог мөн чанарыг ихэд талаахгүй таарсан юутай хэрэглэх юм бол тэр нь бол шарын бэлэг чанарыг л дарж идэг. Тус эрдэмтэй тосолдоо шар тосол. Тэгэд шар тосол бадганы бэлэг чанартай хүн тос их хэрэглэх нь бол бас их тийм сайн бол бас биш. Бадганы бэлэг чанартай хүн тос их хэрэглэх юм бол улмал хариутай байдаг. Бас мэдвэ штэ жижиг юм шиг боловч бас маш чухал зүйл байгаа юм тийм. Альва юм бол им. Тэгэд им болох уу, хор болох уу гэдгийг бол тунгийн хэмжээл мэднэ гэж байна шүү дээ. Тэр ерөөсөө юм болгоныг л ингээл энэ бол сайн гэдгийг туйлшрах биш. За энэ бол муу юм а гэдэг бас их хаяад байх биш. Яг өөртөө таарсан хунгаар л хэрэглэх нь бол тэр бол им болж байгаа л гэж. Өөрийгөө л бас сайн сонсож тийм өөрийгөө л мэдрэх хэрэгтэй тийм. Өглөөний гайхамшиг подкаст. Одоо энэ удирдалтаа тохируулаа хооллох гэж нэг зүйлийг бас юмчилсан сумаар байна л да. Одоо үйл цаг байна. Одоо бидний махны хэрэглээ эрс өсдөг тий үйл цагт. Гэрээр энэ дээр ямар одоо зөвлөх хөөх боломжтой вэ? Одоо уламжлалтын ингээд онол дээр ингээд аваад үзэхэд бол улирлыг бол 6 улиралд хувааж үзсэн байгаа юм л та. 100 намар өвөл хавар гэдэг дээрээс нь болохоор дижирлийн улирал тэгээд өвлийнхэн улирал гэдэг ингээд аваад үзэж байгаа байхгүй. За тэгээд өвлийн улирал ерөнхийдөө ямар бэлэг чанартай ямар улирал байд юм бэ гэхээр ерөнхийдөө сэрүүн хүүтэн мөн чанартай. Улирлын тэр хүүтэн мөн чанарыг дарахын тулд биений элч сайн байх хэрэгтэй. Биений элч сайн байхын тулд хүн махан хоолыг идэж явах хэрэгтэй. Тос идэж явах хэрэгтэй. Тос их идэх, махан хоол их идэх чинь болохоор биений ходоодны одоо галын элчийг нэмэгдүүлж идэг. Ходоодны галын элч нэмэгдснээр биеий элч ч гэсэн сайн нэмэгдэж идэг. За хаврын улирал бол болоод ирэхээр бүлээн мөн чанараар бол одоо тэр бадганы бэлэг чанар ерөнхийдөө их босч идэг. Тэр нь яаж илэрж идэг гэхээр хавар хүн нойр хүрчих нозоорж идэг тийм улирал. Хүн болгоны л бие махбод тэр илэрж идэм да. Хавар нойр хүрээл эхэлдэг, нозоорол эхэлдэг, хаврын өдрийн хурдад тэгэл хит их үлсч идэг, тиймэрхүү улирал эхэлж идэг. Тэр нь болохоор яаж ийм вэ гэхээр одоо бадганы бэлэг чанар л одоо ингээд ариутай хөдлөөд эхэлж байна гэсэн үг. Тэр үедээ бол одоо бадганыг одоо дарах хоол ундыг л голцоо хоолндоо хэрглэж явах хэрэгтэй. Яг усандаа ундаандаа хүртэл одоо зөвгийн балтай ус уудаг ч юм уу те. Хоолндоо одоо бадганыг дарах хоолнууд хэрглэж явах хэрэгтэй. Тэр нь юу ордог вэ гэхээр ерөнхийдөө л одоо тослог шин багтай одоо ширүүн бэлэг чанартай амархан шингэдэг хоолнуудыг хавраас эхлээл хэрглэж явах хэрэгтэй. За зуны мөн чанар ингээд бас нэг талаараа хүмүүс гэдэг бас халуун мөн чанартай халуун улирал гэдээ бас тэгдэг л дээ. Тэгээд нөгөө талаараа яг ингээд уламжлалтын онол дээр ингээд аваад үзэхэд бол зуны улирал бол ерөнхийдөө сэрүүн улирал юм аа гэж хэлсэн байдаг. Тэр үед яагаад сэрүүн бэ гэхээр одоо дээрээс бууж байгаа хурын усаар одоо газарт байж байгаа одоо тэр халуун бэлэг чанар ингээд дарагдж идэг. Тэр үед ингээд яг хурын тэр чардуу гэдэг одоо тэр зуны улирлыг хийлээд байгаа тэр улиралд бол ерөнхийдөө ингээд нэг сэрүүн зохилтуудтай ингээд гадна ингээд амьсгалын сэрүүн байж идэг тийм улирал байдаг шүү гэж хэлсэн байдаг л да. Тэгээд тэр улирал ерөнхийдөө юу хэрэгжилж явах хэрэгтэй вэ гэхээр махан хоол бол 100 бол бага хэрэгжилж явах нь зөв. Гэхдээ дээрээс нь хийм бэлэг чанарыг хөдөлгөх хоолонд хэрэглэхгүй дээрээс нь бол тосж байгаа идэж явах хэрэгтэй хоолндоо. 100 бол одоо бага хэмжээгээр одоо тэр шар тосыг хэрэглэж явах хэрэгтэй. Тэ бас их одоо тослог нүмжиггүй тийм хоолыг хэрэглэхгүй байхаас илүү тэгээд махан хоолой багасхын зэрэгцээ тослог хоол жоохон бас идэж явах хэрэгтэй өөртөө. Намрын улирал болоод ирэхээр намрын улирал ерөнхийдөө халуун улирал гэж хэлдэг. Яагаад гэж юм хэрэг намар ерөнхийдөө халдварт өвчнөж гэсэн маш ихээр ихсэж идэг тийм улирал байдаг. Тэгээд тэр нь юунаас болж байгаа нөхөр шарын бэлэг чанар маш их ихсэж байгаагаас болдог. Тэгээд энэ улиралд бол голцоо одоо шарыг дарах хоол унднууд одоо сайн идэж явах хэрэгтэй. Тэрэнд нь юу орддог вэ гэхээр одоо загасны мах гэл одоо махан хоолндоо бол одоо загасны мах сайн хэрэглэж явах. Усанд амьдэрдэг амьтдын одоо махыг голцоо хэрэглэж явах хэрэгтэй. Тэгтэл одоо ерөнхийдөө шарыг дарж яана гэдэг тийм хоолнууд хэрэглэхийн зэрэгцээ бас шарыг дардыг нөгөө шар тосоо бас уух нь бас зөв. Улирал бүрдэл ерөнхийдөө өөрийнхөө тэр хоолуудыг зохицуулж хэрэглэж явах хэрэгтэй л дээ. Тийм. Дасгал хөдөлгөөний тухай бас хүмүүсийн дунд байдаг зарим нэгэн төвөрлөлийг залруулж өгөөч. Дасгал сайн, хөдөлгөөн сайн бид нар бүгдээрээ мэддэг. Гэхдээ энд бас нөгөө л туушрал байна тийм ээ. Уламжлалтын онол дээр бас нэг одоо энэ явдал мөр гэж хэлсэн байдаг л да. Одоо өдрийн ингээд амьдарч явах одоо амьдралын хэм маяг
Одоо хүний одоо үйл хөдлөл ямар байх ёстой юм бэ гэдэг. Тэгэхэд бол хийм бэлэг чанартай хүмүүс бол ерөнхийдөө бүлээн газар 50 алгуур сууж явах хэрэгтэй л гэж хэлсэн байдаг байхгүй. Хийм бэлэг чанартай хүмүүсийг одоо гүүгээд байх хэрэгтэй, алгаад байх хэрэгтэй гэж ер нь хэлээгүү. Тэгэл бүлээн газар 50 сууж явах хэрэгтэй. За шарын бэлэг чанартай хүмүүс бол сэрүүн газар бас жоохон алгуур. Одоо сэрүүн газар бол алгуур сууж явах хэрэгтэй гэж хэлсэн байна. За тэгээ бадганы бэлэг чанартай хүн бол жинхэнэ одоо эрчтэй хөдөлж явах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр одоо дасгал хөдөлгөөнийг одоо яг тэрнтэйгээ уялдуулаад за би бадганы мөн чанартай хүн байна гэх юм бол одоо би бол эрчтэй дасгал хөдөлгөөн бол одоо кардио дасгал гэдэг байна шүү дээ тийм. Өөх ихээр шатаадаг, элчдэг ихээр шатаадаг тийм дасгалуудыг бол бадганы бэлэг чанартай хүмүүс хийж явах хэрэгтэй. За хийм бэлэг чанартай хүн бол дасгал хөдөлгөөнийг бол өөртөө хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгээд тэр нь ямар дасгал хөдөлгөөн байх вэ гэхээр йогийн дасгал ч юм уу тийм. Кардио дасгал биш, эрчтэй дасгал биш одоо зөөлөн дасгалуудыг тийм йогийн дасгал байж болж байна. Одоо сунгалтын дасгалууд бол байж болж шүү дээ тийм. За шарын бэлэг чанартай хүн бол ерөөхдөө донд одоо харин шинтэй тийм мөн чанартай хүн чинь бас л алхдаг ч юм уу, тайван алхдаг ч юм уу тийм бэлэг чанартай дасгалуудыг хийж явах нь ерөн зөв. Өглөө эрт босуудаа дасгал их ямар гэдэг. Унтчихсан би махад мэдээ нэлээ хамгийн хүндээс нийлэх ёстой гэдэг сервис аргачлал дээр байдаг. Тэгээд босоод шууд дасгал хийгээд эхлэв. Ерөнхийдөө одоо түрүүний 3 бэлэг чанартай хүн л одоо босч ирж штэ өглөө. Тэгээд босч ирэхэд бол одоо бадганы бэлэг чанартай хүн бол одоо эрчтэй дасгал одоо өөртөө хийж эхлэх хэрэгтэй байхгүй тийм. Хийм бэлэг чанартай хүн бол одоо би эрчтэй дасгал хийх хэрэггүй. Тэгтээ бол би одоо зүрхний үйл ажиллагаагаа дэмжих хэрэгтэй тийм. Өөрийгөө одоо эрчтэй болгох хэрэгтэй. Энд хөднөөс тэр зөвлөд байгаа йогийн дасгалыг өглөө бас хийж болно шүү дээ 10 минутанд 20 минутанд ч юм уу тийм. Хийм бэлэг чанартай хүн эрчтэй дасгал хийхээр яадаг вэ гэхээр хийм бэлэг чанартай хүн бол одоо огцом эрчтэй дасгал хийгээд ирэхдээ нөгөө нэг тамирдсан бие их хөлбөрөнхийн нойртой одоо шөнө нойр сэрүүлцдэг тийм улсууд чинь эрчтэй дасгал хийгээд ирэхийг хайж тэр нь бол өөрт нь ядаргаа болж эхэлдэг байна. Шөнө нойр нь улмал одоо сэрүүлцэж эхэлдэг тийм бол. За бадганы чанартай хүн бол одоо эрчтэй дасгал хийх юм бол улмал сайхан болно. Орой дасгал хийх, өглөө дасгал хийх хоёрын аль нь үр дүнтэй юм бэ гэх юм бол өглөө дасгал хийх нь илүү үр дүнтэй. Тэр нь ямар хүнд илүү үр дүнтэй гэх юм бол бадганы мөн чанартай одоо турахыг хүсэж байгаа хүмүүст бол өглөө дасгал хийх нь илүү үр дүнтэй. Яагаад тэгж байна вэ гэхээр орой дасгал хийх нь бол өдөр идсэн хоол унд одоо биес бид одоо шингээг үлдсэн хоол ундыг л одоо дасгал хөдөлгөөнөөр шингээчдэг. Биеэс гадагшлах өстой өөх тосоо хайлуулж болж чаддаг байхгүй. За шүн одоо сайхан ундаж амарчлаа ходоод хоол байхгүй өлөн үед одоо ингээд дасгал хөдөлгөөн хийх юм бол тэр нэрчтэй дасгал хөдөлгөөн хийж чадах юм бол тэр нь бид байгаа биес хайлуулах өстой өөхийг бол гадагшлуулах нь илүү байдаг. Тийм учраас өглөө дасгал хийх нь бол турахыг хүсэж байгаа хүмүүс нь өглөө заавал дасгал хийх нь илүү үр дүнтэй. Одоо бид хэдийн цаг нэлээд авцсан байна л да. Битүүрийн асуугаагүй бас ингээд сонсогчтой хүрмээр зорьсон ийм зөвлөд байна уу? Үлдээсэн зөвлөд. Хөгжиж байгаа орны нийтлэг хандлага бол ерөнхийдөө тархалт маш ихтэй. Манай монголчууд бол бас л яг тэрний жишгээр бол ерөнхийдөө л 10 хүн тутмын одоо 6-аас 7 бараг л тархалттай илүүдэлж тийм л явж байгаа байхгүй. Энэ юунд хүрэгдэг вэ гэхээр хойдтой бол ерөнхийдөө зүрхний өвчин, зүрх судасны өвчин, одоо судасны хана өглөх, судас бөглөрөх, цаашлаад эцсийн үр дагавар нэрсэн цусны харвалт, зүрхний шигдээс өвчнөд л ингэ хүрэж байгаа байхгүй. Юугаар одоо энэс сэргийлж болох юм бэхээр зөвхөн дасгал хөдөлгөөнөөр л сэргийлж болох байхгүй. Хүн өдөр тутамдаа одоо ингээл хоолыг бас ингээл ягш тагш ингээл хэрэглээл ингээл байж бол бас чадахгүй. Тэгээ хэрэгэлсэн ч гэсэн тэр хоол одоо бид одоо шимэгтэй үлдэн доороо ингээл зохицуулж идсэн ч гэсэн тайван байдал болон одоо эрчтэй хөдөлгөөн хийж чаддаг болмоос бол хоолыг зөв хэрэглэж байсан ч гэсэн тэр хүний бид наалдаал хоцорчдөг муу тос ингээл үлддэг л байхгүй. Тийм учраас хүн ингээд дасгал хөдөлгөөнийг бол заавал хийж явах хэрэгтэй. Тэгээ энэ солонгосчуудын нэг судалгаагаар ингээд нийт дэлхийн өвчлөлийг ингээд судлаад үзэхэд 12,000 гаруй ингээд өвчин ингээд байна гэж үзсэн байна л л дээ. Тэгээ тэрний номер 1-т бол одоо буйлны хөрвсөл орсон байна. Хамгийн аюултай өвчний тоонд одоо юу орсон бэ гэхээр гээд хүмүүсээс ингээд асуух юм байна л да хамгийн аюултай өвчин юу вэ гэдэг. Хүн ингээд тэрэнд хариулах